Moms Room podcast ээжүүдийн сэтгэлээний өрөөнд тавтай морил. За ингээд шинэ оныхоо дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Тэгээ энэ дугаар маань 2025 онд бичигдсэн 25 оны сүүлээр тавих хэрэгтэй байсан болж амжаагүй энэ дугаарыг одоо оруулж байна. Тэгээд өнгөрсөн жилээ дүгнээд би яг өөрөө ярьсан юм дугаар байгаа. Тэгээд нөхөө дугаар маань та бүхэнд таалагдана гэж найдаж байна. За сайн байцгаана уу? Тэгээ одоо болтол подкастын маань сонсож байгаа дугаар алганыг нь бас сонсож байгаа бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд энэ 7 хоногийн дугаар болохоор зочингүй явах гэж байна. Тэгээд би өөрөө энэ дугаар дээрээ зүгээр л сэтгэлээ хуваалцаж ярилцмаар санагдлаа. Тэгээд өнөөдөр янз янзын сэдвээр ярих гэж бол бодлоо. Тэгээд одоо ингээд энэ жил маань 2025 он маань дуусах гэж байна. Тэгээ хүн болгоно нэг юм 12 сард тухайн жилээ дүгнээд эх жилдээ яах вэ? Ямар зорилгоо тавих вэ? Юу хийх вэ гэж нэг юм боддог цаг хугацаа нь ирсэн байгаах. Тэгээд өнөөдөр миний хувьд энэ жилд гарсан хамгийн том өөрчлөлтийн талаар та нартайгаа ярьмаар санагдлаа. Тэгээд энэ 25 оны эхлэлд болохоор би өөр мэргэжлэрээ ажиллаж илаа. Тэгээд хаваад болохоор би 2 мэргэжлэр сурсан. Нэгтлэн бодогч болон сэтгэл зүйчгээ 2 мэргэжлэр. Тэгээд ягаад ч сэтгэл зүйч хийхэд бол би ингээд болоогүй гэж би төгсөж ирээ шууд бодчихсон. Тэгээд хүний сэтгэл зүйтэй ажиллана гэдэг чинь өөрөө тийм амархан биш. Тэгээ би надад ер нь бол айгүйх мэдлэг хэрэгтэй, би өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэж бодож исэн учраас хамгийн эхлээд шууд ингээд нэгтлэнгийнхаа ажилд ороод явсан. Монголд ирээд 24 оны 7 сараас шууд ажилдаа ингээд ороод явсан. За тэгээд Монголд ирсэн анхны жил айгүй хүүхдүүд маань их өвдөж тэгээд ажил төрлөх завгүй төгжрэлт цагийг өнгөрүүлсэн гэл яг л ингээл анхныхаа жилийн асуудлуудтайгаа нүүр тулсан жил байсан. Тэгээд тэр үе дээр яг ингээд надад бодогдчихсэн зүйлүүд маань өглөө 8-аас гэрээсээ гараад орой 8-д гэртээ орж ирээл хүүхдүүд маань ингээл цэцэрлэгтээ явах нь боломжгүй өвдөд исэн учраас ингээд гэртээ эмээтэйгээ байж авах үед орой орж ирэл хүүхдүүдтэйгээ нэг цаг болоод тэгэл унтах цаг нь болоод өглөө хосоод шууд юм өмсөл гараад явдаг. Яг энэ амьдралаараа ингээд нэлээ хэдэн сар ингээд яваад яг өвлийн турш ингээд хүүхдүүд маань хичээлдээ явах боломжгүй. Тэгээд ханаад хөрөө шууд хатгаа болоо ингээл ийм болж эхэлсэн. Тэгэл яг нөгөө завгүй л одоо нөгөө бусад ээжүүдийн адил олон ажил хийж байгаа хөдөлмөрлөж байгаа ээжүүдийн адил бүгдээрээ л яг тэрийг боддог бах яг ингээд юуны төлөө ажиллаад байна, юуны төлөө амьдраад байна, хүүхдүүдэд ямар их орхиж байна гэдэг нэг юм өөрийгөө буруутгах мэдрэмжүүд хангалттай цаг зарцуулж чадахгүй байна гэл ингээл маш олон ингээл бодлууд орж ирээл стресс үед бас айгүй олон байсан. Тэгээд тэр үедээ бас яг хийж байгаа ажиллаа ч гэсэн бодоод за би ер нь ямар ажил хийх гээд байна, энэ ажил маань надад болж гин үү болохгүй байна уу гэл олон бодлууд ер нь л орж ирж исэн. Тэгээд өвөл дусаад хавар болоод арай гайг болоод хүүхдүүд цэцэрлэгтээ явж эхлээд за тэгэл ажиллаа хийсээр л байлаа. Тэгээ бүтэн цагийн ажил өглөөнөөс орой гэл тараал ингээл харсаар атал 7-8 болдог. Яг тийм хуваарийнхаа дагуу явж агаад тэгээд 100 төгсөн чинь надад нэг юм айгу төвшөрт бодлууд л орж эхэлсэн л дээ. За одоо ингээд хүүхдүүдээ би 100 ингээд агаарт гаргах хэвээр хүүхдүүдээ тархлааг нь дэмжих хэрэгтэй байдаг. Гэтэл надад 100 ингээд ямар ч амрах ер нь боломжгүй юм байна да. Тэгэхээр одоо хүүхдүүдийн маань нэгдүгээр хэн харах вэ тэгээд хүүхдүүд маань энэ 100-ыг яаж өнгөрүүлэх вэ гэл за тэгээд нөхөр маань бас бүтэн цагийн ажил хийж байгаа нөхрийгөө мэдээж ажлаас гаргаж хэлэхгүй За тэгэл ер нь бол ийм бага насны хүүхдүүдтэй бүхэл аав ээж нар ер нь яг ийм бодлууд айгүй тулгардаг баг л та. Тэгээд би бас өөрийгөө би бас ингээд айгүй эмзэг хүлээж аваад ингээл айгүй сүрчгнээд байна уу гэж бас бодож илаа. Тэгээд
Гэхдээ ингээд цаанаасаа нэг юм хийх ёстой зүйл, явах ёстой зам гэж байдгаа гэдэг шиг те. Яг ингээл би өөр юм хийх ёстой юм шиг санагдаал. Тэгээд сэтгэл зүйчийн ажлыгаа ер нь бол хийж эхэлдэг юм уу гэл ингээл бодлоод орж ирээл. За тэгэл сэтгэл зүйн салбарт олон жил ажилласан туршлагатай одоо төрсөгч маань байгаа. Тэгээ ихчтэйгээ тэгэл жижиг сажиг одоо амьдралынхаа стрессүүдээ ярилцсан те. Тэгэл тэгэнгүүт чи ингээл сэтгэл зүйч хийж болно штэ. Одоо ингээл туршлагатай боллоо хүлээх хэрэггүй. Ингээд эхлээд хийгээд явж итл ингээ болдог. Тэгээ би чамд байна. Би чамайг тусалж чиглүүлнэ гэл ингээл хэлжсэн. Тэгээд би яг тэгээд ажилласаа гарна гэдэг шийдвэр чинь бас тийм амархан байдаггүй. Тэгээ манай ажиллаж исэн хамт олон газар маань бас хүмүүс нь бас айгүй сайхан хүмүүс байсан л да. Тэгэл би хамт олонтой хорогдоол те. Тэгэл яг хийж байгаа ажил цаг нар нь ингээд одоогийн гэр бүлийн нөхцөл байдал маань үнэхээр тохирохгүй байгаа юм байна гэдэгтээ ер нь бол эвлэрээд тэгээ энэ шийдвэрээ гаргах гэж би ер нь бол сар бодоод тэгээд 5 сарын сүүлээр ингээд ажлаа хүлээлгэж өгөхөөр шийдээд 5 сарын эхэнд ажилдаа хийлээд ингээд бэлтгэлээ хийж эхэлсэн. Тэгээд тэр хугацаанд сэтгэл зүйн чиглэлээр ажлууд хаагаад ганц нэг газар ярилцлаганд орж үзээд тэгээд би өөрөө ер нь бол ингээд шаардлагууд тавьсан л да. Ер нь юм чөлөөт цагаар ажиллаж болдог те, өөрийнхөө хүссэн цагтаа ажилдаг. За тэгээд бас ингээд боломжийн цалин олчих, орлого олчих боломжтой. За тэгээд ийм ажил ер нь олё доо гэж бодоод ингээд хайсан чинь сэтгэл зүйчийн нэгдүгээр цалин маш бага байдаг. Одоо тухайн ямар нэг албан байгууллагт ажиллавал те. За хоёрдугаар тэгээ ер нь бол тийм албан байгууллагт очих юм бол бас л яг тийм адилхан цагаараа ер нь ажиллахаар тийм байсан. За тэгээд тэгвэл заавал энэ нэг газар орох гээд явах те ер нь бол байжээ гэж бодоод ганцаараа ингээд зөвлөгөө өгж эхлээд ингээд явчихэл болох байлгүй гэдэг юм бодол төрсөн. За тэгээд 100 эхлээл шууд хүүхдүүдээ аваад за ер нь би нэг хэсэг амрыг гэж бас өөртөө ботсон. Тэгээд шууд хүүхдүүдээ аваад хөдөө Эрдэнэт рүү яваад цаашаага бүр хөдөө очиод хүүхдүүдээ ингээ агаарт гаргаад амраагаад тэгээд ингээд байж ахтаа ер нь тэгэл цаашаа явах ёстойгоо талаараа бодоол те эхэлсэн. Тэгээ ер нь бол нэг юм ээж болгоны нэг юм сайн ээж байх хүсэлтэй. Тэгээ өөрийгөө ингээ муу ээж байгаагаар мэдрэх түүнээс болж ингээ хүүхдүүд маань хохироод байгаа юм шиг хүүхдүүдийнхээ энэ хөөрхөн цаг хугацаа хамтдаа байх хийж болох ингээ зүйлүүдээ ингээ золиослоод ингээ ажиллаад байгаа юм шиг те. Ер нь бол тийм мэдрэмжүүд айгүйх төрсөн болохоор ажлаа ингээ тохирох шийдвэр гаргасан. За тэгээд зуны ер нь бол 6 сарыг амрааж өнгөрөөгөө 7 сард ингээд ихч маань сэтгэл зүйн төв нээх гэж байна. Чи орж ирэх чинь үү яах чинь гэл ингээл хоёлоо хамтдаа хийх үг гэл асуусан. Тэгээ би тухайн үед бас өөр нэг ажилд ингээ материалаа өгсөн. Тэгээ тэр ажил руу бас орж магадгүй гэдэг юм бодолтой байж итэл тэр ажил маань авахгүй болоод за тэгээд ер нь сэтгэл зүйч болъё. Шулууд шийдээ те шийдээ чадна гэж бодоол ингээд үзье гэл шийдвэрээ гаргасан. Тэгээд 7 сарын 25-нд манай хичээн төрсөн өдрөөр одоогийн манай сэтгэл зүйн төв маань нээлттэй хийгээд ингээд орж илаа. Тэгээд тэр үед бол айгу гой санагдчихсан. Би хичээрээ бас маш их бахархажсэн. Маш олон жилийн салбарт ажиллаад ингээд олон туршлагатай болцсон юм хэрнээ бас ингээ айгу чимээгүй даруухан ажилдаг. Тэгээд өөрийн гэсэн төвөөч ингээ байгуулж амжаагүй ажиллаад явсан. Тэгээ хөвчлийн их сургуулиудад айгу их багшилсан. За тэгээ ганцаар шин зөвлөгөөг маш олон жил өгсөн туршлагатай. Тэгээд би ингээ хичээсээ суралцъя гэд ер нь сэтгэл зүйн карьераа эхлүүлсэн байгаа. За тэгээд сэтгэл зүйн карьер эхлээд манай сургалтын төв дээр манай сэтгэл зүйн төв дээр айгүй олон юм сургалтууд зохион байгуулагддаг сэтгэл зүйн. За тэгээ хамгийн эхлээд ер нь бол сэтгэл зүйчдэд зориулсан дадлага жоох хөтөлбөртөө би өөрөө хамрагдаад тэгээ өөрийгөө хайрлах сургалт гэдэг манай төв дээр бас их гоё сургалт явдаг. Тэгээ тэр сургалтын дээр яваад за тэгээ сэтгэл зүйч болох бэлтгэлээ ер нь бол хийж эхэлсэн. Тухайн үедээ шууд зөвлөгөөний хүн бол арай аваагүй явж исэн. За тэгээ дадлага жоох хөтөлбөрийнхөө дагуу ингээл сэтгэл зүйн зөвлөгөөх үе шатуудаа суралцаад дадлага сэтгэл зүйн төв дээрээ үн төлбөргүй хүмүүст одоо өгч хийгээд за тэгээд ер нь бол яг сэтгэл зүйн карьераа эхлснээс хойш би яг өөрийнхөө сэтгэл зүйтэй бас яг тулсан гэх юм уу. Яг ингээл бодогдоо санааг мань зовоогоол яваад идэг байсан тэр сэтгэл зүйн асуудлуудтайгаа одоо тэр сургалтуудад сууж явахдаа
картуудаар ажиллах сургалтуудыг ингээ хийж авах болгондоо ингээд хэсэг хэсгээр ингээд юмнууд гарч ирээд тэгээ тэр болгон дээр ажиллаад тэгээ ингээ баг багаар ингээд өөрчлөлтүүд гарч эхэлж байгааг бол анзаарсан. Тэгээ ер нь бол яг энэ өөрчлөлтүүд угаасаа гарах болгонд одоо яг сэтгэл зүйн зөвлөгөөнд ч гэсэн энэ маань ажиглагддаг. Тодорхой хэмжээнд бид нэр өвдөлт мэдэрдэг. Гутрах үе байна. Сэтгэлээр жоохон унах тий. Яг тухайн тэр асуудлаа даван туулах процесс маань заримдаа тийм одоо дардан шулуун сайхан байдаггүй. За тэгээ тийм болохоор сургалтуудад ингээд сууж явах үед жоохон хямрах тий асуудлуудаа сэдрээх ингээд ийм үеуд бол олон байсан. Тэгээд ер нь бол би ингээ өөрийгөө анзаарсан чинь айгүй их тийм нөгөө хамгийн эхлээд миний гарч ирсэн асуудал бол яг юм сайн ээж байх ёстой гэж өөрөөсөө шаарддаг тэр ингээ байдлаа би анзаарсан. Тэгээд сайн ээж за бараг л ингээл сайн ээжийн шин чанарыг сонсонгууд бараг юм төгс ээж байх ёстой ч юм шиг те. Тийм ингээд одоо маш одоо өндөр шаардлагыг өөртөө тавьдаг байснаа ингээд ер нь бол анзаарсан. Тэгээ яг ингээд хийж байгаа зүйлээ ингээ харахаар уг нь бол айгу боломжийн лээж байгаад байгаа юм шүү гэл одоо тий хамт сургалтанд сууж байгаа ингээл хүмүүс маань ингээл ярьж мөрөл ингэж явах үедээ бол анзаарсан. Тэгээд ер нь бол би өөртөө хүрч боломгүй тийм өндөр шаардлагуудыг амар их тавьчаад тэрэндээ ингээ өөрийгөө сайн ээж биш байна гэж айгу их дүгнээд тэгээ ингээд цаанаа л тэр бодол маань ингээд намайг айгу их сэтгэл санаагаар хямраагаад байдаг байсныг ер нь бол ойлгож эхэлсэн. Тэгээд тэрнээсээ ч улбаатай яг ингээд өөрийгөө хайрлах, өөрийгөө бодох, заримдаа нэг юм хувиа хичээх тэр байдлыг бүр ингээ мартцсан. Тэг ингээд өөртөө цаг гаргана гэдэг нь ингээ нэг юм ерөөсө гимтэй буруутай үйлдэл юм шиг би ингээ өөрийгөө бодож ямар нэг юм хийж өрнө болохгүй хаа гэдэг ч юм уу одоо 3 хүүхэд маань намайг яаж байгаа хүлээж байгаа ч юм уу энэ мэтчлээ ингээд яг өөрийгөө хайрлахаас ингээд айгүй их татгалцдаг байснаа анзаарсан. Тэгээд тухайн үед өөрийгөө хайрлах сургалтанд сууж исэн болохоор бид нэр жижигэн үйлдэлүүд хийгээл өөрийгөө илүү бодож эхлээл өөртөө цаг зарцуулахдаа буруутай мэдрэмж мэдрэхгүй өөрийнхөө хүслүүдийг анзаардаг байх. За түүнийхээ дагуу ингээд үйлдэл гаргадаг байх гэд тэр тал дээр ингээ ажиллаж эхэлсэн баггүй. Тэгээд эхэлсэн чинь миний яг тэр гин буруутай мэдрэмжүүд ингээ багасж эхэлж байгаа би бол ер нь анзаарсан. Тэгээд тэр ойлгосон зүйл маань та өөрийгөө буруутгах байгаа үед улам их шаардлагуудыг өндөр тавиал өөрийгөө шүүгээл ах юм бол тэр буруутгал улам гүнгэнзгий болдог. Тэр буруутай мэдрэмжээс харин салахын тулд өөрийгөө эсрэгээр нь маш ихээр хайрлах ёстой. Өөрийгөө бодох ёстой, өөртөө цаг гаргах ёстой юм биш үү гэдгийг ер нь бол ингээ анзаарч эхэлсэн. За тэгээд сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйчээр яг зөвлөгөөгөө өгөөд ингээ явж эхлэх үедээ за би ер нь бас өөртөө зөвлөгөө авъя да гэж бодоод шийдээд тэгээд сэтгэл зүйч олоод ингээ сэтгэл зүйчдэр 5 удаагийн зөвлөгөөнд бас явсан. За тэгээд тэр зөвлөгөөний бас үр дүн бас надад аягүй сайн гарсан. Тэгээд маш сайн сонсдог сэтгэл зүйчдэр би очсон. Тэгээд сэтгэл зүйч маань намайг өөрөө ойлгоход маш их тусалсан. За тэгээд би өөрийнхөө яг тэр нөгөө байнгын өөрийгөө одоо тийм бай, юм бай гэж шаарддаг байдлаа өөрөөсөө илүү юм төгс байдлыг дандаа хүсээд байснаа ер нь бол айгүйх ойлгосон. За тэг хүүхэд наснд тохиолдсон үйл явдлууд өнөөгийн амьдралын ямар хэсэгт маань нөлөөлөөд магадгүй жоохон саад болоод байна гэдгийг бас анзаарсан. За тэгээд ер нь сэтгэл зүйчтэй уулзж авах үед айгүй олон зүйлийг ойлгосон. Тэгээ өөрөө нөгөө нэг яг сэтгэл зүйч хийж эхэлж байгаа болохоор ингээ үйлчлүүлэгчийн байранд өөрөө очиж үзэх бас айгүй сонирхолтой байт юм бэлээ. Тэгээд үйлчлүүлэгч юу мэдэрдэг бол гэж айгүйх боддог гэсэн бодлууд маань яг өөрөө үйлчлүүлэгч болох үед ингээд айгүй гоё ойлгогдсон. Тэгээд бид нар заримдаа нөгөө сэтгэл зүйчээс амар их юм асуух гэж ч юм уу айгүй их чиглүүлэл авах гэж очдог бол өөрөө би яг сэтгэл зүйчээсээ сурсан зүйл маань аягүй сайн сонсогч байдаг юм байна. Сэтгэл зүйч хүн гэдэг бол аягүй сайн сонсож өгдөг, зөв асуултуудыг тавьдаг. Тэгээд үйлчлүүлэгч аягүй сайн чиглэж хөтлөгч нь байх хэрэгтэй байна. Тэр хүний одоо найдвартай сонсогч байна гэдэг л аягүй чухал юм байна гэдгийг сэтгэл зүйчээсээ ер нь ойлгож авсан. Тэгээд тийм болохоор одоо сэтгэл зүйч байх тал дээрээ тэрийг бас хэрэгжүүлэхийг аягүй хичээсэн.
За тэгээд ер нь бол ингээ өөрөө өөртөө сэтгэл зүйн зөвлөгөө авч үзэж өөрийнхөө сэтгэл зүйд анхаарснараа би бас яг хөшлүүлэгч ойлгож тэр хүмүүст сэтгэл зүйдээ хэрхэн анхаарахад нь туслахаа тий яаж туслахаа мэдх юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд энэ жил ер нь аюулгүй олон зүйл болсон байна. За тэгээд тэрний дараагаар тэр яг нөө сэтгэл зүйн нөгөө зөвлөгөөгөө дуусгаад игээвтер ингээд ихчтэйгээ ийм өөрийгөө хайрлах ер нь бол ийм аялал явмаар амар их мэдрэмж төрөөд тэгээд тэр аяллыг ингээд хоёлаа төлөвлөөд тэг ингээ хайнаа руу 7 хоногоор аялалд явсан. Тэгээ би тэр үедээ юу гэж бодсон гэхээр за би одоо ингээ өдийг хүртэл өөрийгөө аягүй сайн хичээсэн өөрийгөө би ер нь шагнана гэж бодож тэр аяллыг битээр одоо төлөвлөсөн баггүй. Тэгээд ихчт маань ч гэсэн ер нь бол ийм амралт өөрийгөө сэргээх юм цаг хугацаа хэрэгтэйсэн. Тэгээд битээр хизээч юусоо хоёлоо ихчт үсийн аялал хийж үзээгүй байсан. Тэгээд яг миний нөгөө хаваагаас ирээд хамгийн хүсчихсэн зүйл маань яг юм далайн эрэг дээр очиод ингээд гоё далайн дуу сонсоод элсэн дээр алхаад ингээд далайн эргийг мэдрэх, далайтай эргэж ингээд уулзах гэдэг шиг те. Тэр мэдрэмжийг аягүй санаж исэн болохоор одоо Азийн хаваа гэж нэрлэгдэх хайнаа нэг битээр сонгосон. За тэгээд аяллаа маань за тэгээд аяллаар бол бас маш олон сонирхолтой зүйлүүд болсон. Тэгээд бид тээр яг юм өөрийгөө хайрлаж өөрөө өөртөө цаг зарцуулж байгаа, өөрөө өөртөө байх цаг хугацаа болгоё гэдэг байдлаар энэ аяллаа хийсэн. Тэгээ очиод яг юм гоё тайван байгаад өдөр алган бид тээр тухайн өдөр ямар мэдрэмжүүд төрсөн тэрийг хуваалцаж хоорондоо ярилцж исэн. За тэгээд хоорондоо айгүй олон зүйлийн талаар ярилцаал болж өнгөрсөн үйл явдлуудаа дүгнээл тэ. Тэгээд ингээд давхар тэрүүдээ бас нэг ажлуудаа бас амжуулаад хийгээд тэгээ гоё өөртөө амраагаад тэгээ ингээд алхам тутамдаа өөрийгөө хайрлаа шүү, өөрийгөө хайрлаж гин үү гэж би бинээсээ ингээд асуугаал тэ юу хүсэж ийн яг тэрийг нь хийн шүү гэл ингээд айгүй гоё хийгээл ингээд ярилцаал тийм цаг хугацаа болсон. Тэгээд миний хувьд болохоор манай ихч бирюс ганцхан ихчтэй бид тээр маш ойрхон насны зүрүүтэй. Тэгээд би жоохон бахта ер нь ихчтэйгээ айгүй их ярилцдаг байсан. За тэгэл ихчлүүс бас юм хойно муудалцахгүй амар их гарч ийсэн. Тэгтээ ихч маань бол яг ингээд надад ээж шиг маань намайг ингээд энэ тэнд харж ханддаг тий дандаа ингээд нүмер нөөлөг маань болдог. Намайг хамгийн сайн ойлгодог. Би ихчтэй ингээд юу ч ингээд хэлж болохоор юм шиг тийм мэдрэмж надад төрдөг байсан. Тэгээ ихч маань сэтгэл зүйчээр сурж авах үед бас би өөрөө яг тэр сэтгэл зүйд аягүй сонирхчоод тэгээ Оросд яг өөр мөржлөөр сурч исэн болохоор солих боломжгүй байсан. Тэгээ ихч маань ер нь бол миний бараг сэтгэл зүйчийг нэлээд олон жил хийсэн баг гэж би боддог. Тэгээ тийм болохоор яг нэг юм дотныхоо тийм хүнтэй яг ингээ аялал хийгээд юунд ч ингээ дарахгүй өөртөө л төвлөрч ингэж явах бол үнэхээр гоё байсан. Тэгээ ээжүүд маань тэ битээр тухайн үедээ нөгөө юм эмгтээчүүдэд зориулсан тэ ийм гоё рефреш хийдэг сэргээдэг юм гоё сэтгэл зүйн үйлчлэгээтэй юм гоё аялал хоёлоо зохионоо гэл яриад тэр санаануудаа яриад ийм гоё хийгээл ганцаарчсан зөвлөгөө өгөөл ховс игээл амраагаал йог хийгээл тэ ингээл туртаа хоолой нийлүүлээ сайхан шопинг дуулаад ингээл ийм гоё аялал зохиоволцдог гоё юм байна гэл яг өөртөө тэрийг мэдрээд ингээд ирсэн. Тэгээ аяллаа дараа бас амар гоё ирч хүчтэй ажил маань ингээ аюу гоё амжилттай ундраад хурж ирээд олон хөгжүүлэгч нар аваад тэгээ ингээ сэтгэл зүйн зөвлөгөөгөө аюу сайн эрчимтэй өгч эхэлсэн. Тэгээд ер нь л ингээ зөвлөгөө өгж явах явцад бас яг энэ анхлан одоо ажиллаж байгаа сэтгэл зүйчийн хувьд те ямар мэдрэмжүүд төрж байгаагаас та нартай хуваалцмаар санагдлаа. Тэгээд заримдаа ингээд автоматар одоо үйлчлэгчдийн асуудлыг амар их засч өгмөр тэр ингээд шийдлийг олоод те баг ингээд өмнөөс нь баг те ингээд болгох юм байна гэд бүр ингээд шийдээд өгчмөр юм аврагчийнхаа дүрд ингээ айгүйх орчих гээд байсан. Тэгээ тэгж чадахгүй байгаа юм шиг санагдахаараа өөрийгөө муу байна гэж шүүмжлээд энэ хүнд яг тусалж чадахгүй байна да тэр гэдэг мэдрэмжүүдийг ингээд бодоод ингээд аваад яваад байсан. Тэгээ яг үндэ ингээ ботхоор сэтгэл зүйч хүмүүс болохоор яг тийм аврагч нь ер нь бол байх ёсгүй. Чиглүүлэгч, хөтлөгч, сонсогч, хажууд нь зогсох, явах хүн нь байх ёстой юм байна штэ гэдгийг би бас ойлгосон. Тэгээд яг одоо дөнгөж ажиллаж эхэлж байгаа өөрийнхөө энэ
төвшөнд ер нь шаардаагүй нөгөө л нэг өндөр шаардлага тавьж эхэлж байгаагаа анзаарсан. Тэгээд 4 5 жил 5 10 жилийн туршлагатай сэтгэл зүйчтэй өөрийгөө харьцуулах ч юм уу те. Эсвэл яг тэдний чадж байгаа юмыг чадахгүй байна гэж өөртөө өндөр шаардлага тавих юм зүйлүүд бас гарч ирж илээ. Тэгээд ирсэн. Тэгээд тэрийг ер нь жоохон ойлгоод за би одоо байгаа чадвар дээрээ ингээд анхаарад баг багаар хөгжүүлээд өөртөө цаг хугацаа олгоё. Альва юм чи ер нь тэгж л явдаг штэ гэж яг өөртөө сануулж хэлсэн. За тэгээд саяхан нэг бас ажил дээрээс нэг сургалтаасаа CBT-гийн сургалтанд сууж байхдаа бид нар өөрсдийнхөө нөгөө бодлуудтай ажиллаж исэн. Тэгээд ямар автомат одоо бодлууд орж ирдэг тухай ярьж байх үед би нэг өөртөө тийм би бол ер нь нэг тийм өөрийгөө бараг ээж болох юм чадвар надад байхгүй ч юм шиг мэдэрч исэн. Заримдаа тийм бодлууд орж ирдэг гэд тэрэн дээр ингээ ярилцаж гарч ирсэн л дээ. Тэгээ би өөрийгөө ингээд яагаад ч энэ хүн эмэгтэй хүн нэг юм ээж болох юм одоо онцгой чадвартай байх ёстой гэж би өөрийгөө эмэгтэйчүүдийг бодсон юм шиг байна. Тэгээ надад ч гэсэндээ одоо тийм байх ёстой гэж бодоод тэгээ ингээ өөрөө ээж болоод за тэгээд хэцүү цаг үед хэцүү ингээл зарим үед ингээл уурлаал орилоо ч юм уу те ингээл өөрийнхөө гаргадгүй зан характеруудыг гаргаал өөрийнхөө нэр хүсэхгүй байгаа одоо ээжийн дүрийг гаргаал ингээх үедээ за би юу нугасаа тийм ээж болох чадвартай хүн биш байсан юм шүү гэдэг юм одоо бүр цаад одоо тий өөрийнхөө мөн чанар дээр эргэлцсэн юм бодлууд амирх орж ирж байсан. Тэгээ ингээд тухайн сургалтын дээр ингээд хамтран сурж исэн хүнтэй ярилцж байх үедээ хүн ер нь тийм чадвартай шууд төрчдөг юм уу ер нь тий одоо ээж байх чадварыг ингээд бүр ингээд сурцсан мэдсэн зүүн сонгороо ийм байх хэвээр юм уу ер нь ингээд ингээд ярьж хахад надтай ярилцж исэн их ч маань одоо 50 гарцсан. Тэгээд одоо ээж болоод 20 30 жилиг өнгөрөөсөн хүн байсан. Тэгээд тэр ихч маань бол надад яг буцаагаад хэлж байгаа байхгүй. 20 30 жилийн дараа ч гэсэн те ээж болохыг суралцаал явж байгаа. Тэгээд энэ бол ингээд суралцдаг зүйл болохоос ш төрмөл зүйл биш ээ. Хүн болгон тийм онцгой чадвар өгөгдөн гэж бол байхгүй штэ гэдэг хэлэхэд нэрэж тийм юм уу? Нэрээ тийштэй гэд ер нь бол бас бодож эхэлсэн. Тэгээд тэр үед яг тэр бодолтойгоо ер нь нэлээд ажиллаад өөрийгөө тэгж бодохоо ер нь болохыг хичээгээд те. Тэгээ би ингээд өөрийгөө бас анзаарсан чинь би ээж болоод анх ээж болоод ер нь 6 жил өнгөрч байгаа юм байна. Тэгээд альваа одоо ажил мэргэжил юмн дээр те 6 жил болж байгаа хүнээс магадгүй би ингээ 20 жилийн туршлагатай хүнээс шаардах хэрэгтэй юм шаардаад байгаа юм биш үү гэдэг бодлоос орж ирсэн. За тэгээд түүний дараа бас ингээд нэг хүүхэдтэй байх өөр 3 хүүхэдтэй ойр ойрхон төрнө гэдэг нь өөрөө би юм байхад сэтгэл санааны хувьд айгүй их зүйлийг хүнээс шаардж байгаа. Тэгээд тийм зүйлийн одоо шаардж байгаа үед үдий зэрэгтэй байгаа өөрийгөө өөртөө бас талархъя л да тий хичээсэн байна сайн байна штэ гэж хэлмээр мэдрэмжүүд бас төрж исэн. Тэгээ бид нар ингээ бусдад магтаалыг айгүй сайн өгчдөг. Бусд хүмүүсийн сайн талыг айгүй сайн хардаг хэрнээ өөрийнхөө дандаа сүрэг чадахгүй байгаа зүйл дээр амирх төвлөрдөг юм байна да гэж бол бодогдчихсэн. Тэгээд ээжүүд маань ч гэсэндээ яг ийм төрөлхийн одоо тий ээж болох зүүн совин чадвар бид нарт байх ёстой гэж бас хэрвээ боддог бол тий тэр бодол маань заримдаа бид нарыг бас энэ сэтгэлээр унах байдал руу хөтэлдэг юм байна гэдгийг бас та нартай хэлмээр санагдлаа. За тэгээд ер нь бол 11 сард аялж авч ирээд одоо зөвлөгөөнүүдээ өгөөд тэгээ би сувлал дээр ээжүүдтэйгээ ажилдаг. Тэндээс бас сурж байгаа туршлагаас та нартай уулзмаар санагдлаа. Тэгээд сувлал дээр би ер нь маш олон төрлийн ээжүүдтэй уулзж байгаа. Тэгээд анхлан төрөгч 3 дахь 4 дахь төрөлттэй. За тэгээд насны хувьд бол бас маш олон янзын 20 хэдтэй 30-тай 40 гараад төрж байгаа ээжүүд гээд маш олон эмэгтэйчүүдтэй уулзж байгаа. Тэгээд би тэгэд сувлалынхаа уулзалт дээр ер нь бол ингээд танилцаад өөртөөхөө сэтгэлээ хуваалцаад санаа зовж байгаа туулж байгаа зүйлсүүд байл бас ингээд ярилцдаг. Тэгээд тэгж явах үед ер нь ингээд миний анзаарсан зүйл бол эмэгтэй хүн болгон дотроо ингээд туулж байгаа зүйл нь яг өөрийнх нь л ганцхан туулаад байгаа юм шиг юм бодогддог зүйлүүд нь яг үндэ ингээд ярихаар айгу адилхан байд юм байна гэдгийг бас анзаарсан. Тэгээ ээж болгон маань тодорхой нэг юм санаа зовнил сэтгэлийн хямрал
төгшөөрүүд бол угаасаа байна гэдгийг бол анзаарсан. Тэгээд сувилал маань бол ер нь бол 1 сартай, 2 сартай, за ер нь бол ой хүртэлх настай ниратай хүүхдүүд ээжүүд ингээд хүүхдүүдтэйг ярьж хэвтэж байгаа. Тэгээд тэр ээжүүдээсээ бас ингээ ярилцж явах үедээ бид нарт яг юм бие биенээ ярилцах хэрэгтэй, хуваалцах, та ганцаараа биш гэдэг юм мэдрэмжийг аавна гэдэг айгуу чухал гэдгийг ер нь бол айгуух ойлгож байгаа. Тэгээд ээжүүдийн хамгийн их санааг нь зовоодог зүйлүүд бол нөгөө өөр хүүхд нь өвдөх үе, өөрөө хангалттай байгаа болов уу, тий? Би одоо илүү сайн хичээх ёстой ч гэдэг юм уу. Тэр бодлууд айгуух байдаг юм бэлээ гэдгийг анзаарсан. За тэгээд би 12 сард болохоор бас нэг perinatal psychology гэж нэрлэдэг байгаа. Төрөл жирэмсэн болон төрөлтийн үеийн дараах сэтгэл зүй гэдэг сэдвэрээ нэг сургалтанд суусан. Онлайнаар гадаадын. За тэгээд тэр Ирландд байдаг тийм институт байдаг. Яг энэ perinatal psychology зориулсан. За тэгээд тэр сургалтандаас би бас маш олон зүйлийг мэдчих авсан. Тэгээд тэр сургалт маань яг юм төрсний дараах ээжүүдийн сэтгэл зүйн одоо эмгэг хямралуудыг яг ингээд нэг нэгээр нь бүр айгүй ингээд детальчилж ярилцаад тэгээд тэр ээжүүдэд яаж туслах арга замуудыг хуваалцсан тийм сургалт байсан баггүй. Тэгээд тэндээс ингээд миний бас ойлгож авсан зүйл бол төрсний дараах чинь зөвхөн сэтгэл гутраллаар хэмжигдэхгүй маа. Зөвхөн сэтгэл гутралаас гэдэл асуудалгаа өөрчилж байхгүй гэж бид нараас ойлгож болохгүй юм байна. За тэгээд төрсний дараах сэтгэл түгшүүр, төрсний дараах одоо хоёр туйлт эмгэг буюу bipolar disorder гэж англиар нэрлэдэг. Тэр за тэгээд төрсний дараа болдог бас OCD гэж бас байна. Ер нь бол OCD болохоор улигт бодлоо албадмал үйлдэлийн эмгэг гэж монголоор нэрлэгддэг. За тэгээд төрсний дараах panic disorder, panic эмгэг гэж хэлж байгаа. За тэгээд төрсний дараа бас тохиолддог post traumatic stress disorder буюу PTSD гэж нэрлэдэг. Тэр нь бас стрессийн дараах одоо траума, гэмтлийн дараах стресс эмгэг гэж монголоор нэрлэгддэг байгаа. За тэр бас ээжүүдэд илэрдэг. За тэгээд psychosis, postpartum psychosis буюу төрөлтийн дараа сэтгцэн эмгэг гэж бас байгаа. За тэгээ энэ бүх ингээд эмгэгүүдийг бүх шинж тэмдгээр нь ялгаад тэгээд ингээд ярилцаад тэр хүмүүст яг яаж тусалж болох уу, яаж тэдрийг онцлох уу гэдэг тал дээр ингээд айгуу гой сургалт авсан. Тэгээд тэрийг ингээд сонсож байхдаа би ер нь бол ингээд бид нар амар олон зүйлд өртөж болзошгүй байд юм байна штэ тий. Тэгээд энэ зөвхөн нөгөө сэтгэл гутрал гэж дангаар нь ч юм уу нийтээр нь ингэж ангилж оншилж бас биш юм байна. Дотроо эн чинь ялгарх юм байна. Тэгээд тэр ялгаадаа шинж тэмдгүүдийг аягүй сайн ажиглаж ойлгож чадах юм бол өөрийнхөө асуудлыг бас ингээд нэрлэж те ойлгож авах юм байна гэдгийг бас ойлгосон. Тэгээ монголчуудын хувьд бас нэг юм одоо сэтгэл зүйн онш тавиулвал өөрийгөө айгүй ингээд хэцүү байдалд ороод бүр ингээд болохоо байлаа гэж бодох айдас бас заримдаа төрөх магадлал байгаад байдаг. Яагаад тэгэхээр нөө сэтгэл зүйн онцлогоо эмгэгүүдийн нэршилтэй энэ бол бас Монголын нийгэмд л айгүй шинэ байгаа. Тэгээд тийм онш юу тавиулаад одоо сэтгэл зүйн одоо им хэрэгжилж эхлэх юм бол ер нь бол би тийм байдалд орж болохгүй шүү. Тэр бол өстой айгүй аюултай, айгүй муу гэдэг юм бодол яваад байдаг. Гэтэл энэ маань олон улсдаа бол айгүй яг л юм хэвийн болж эхэлж байгаа. Одоо normalize буюу хэвийн байдлаар ер нь хүлээж авч ойлгож эхэлж байгаа зүйл болцсон. Тэгэхээр яг уу сэтгэл зүйн асуудал болгондоо бид нэр ийм уух ёстой гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ эмгэг төвшөнд хүрээ таны онцлогооны дагуу те ингээд ер нь бол ингээ хурцтмал байна гэж үзэх юм бол сэтгцэн эмчтэй хамтарч ажиллаад тохирох хэмжээний эмийг жороор нь олгож уугаад за түүнийхээ хажуугаар сэтгэл засалтаа ингээд явах те заавал одоо сэтгцэн эмчд эмнэлэгт очиж хэвтэн гэхээс илүүтэй гэрээрээ энэ эмийг бичүүлээд бас тонгонд харуулад ингээд хэрэглээд уугаад явах үед шууд үр дүнгууд нь ер нь бол нэлээд сайн гарч эхэлдэг. Тэгээ сэтгэл засалтай хамтарч явсан ийм эмчилгээ маань арай илүү хурдан хугацаанд тэгээд өөрчлөлтүүдийг гаргадаг гэсэн үг. Тэгэхээр сэтгцэн эмнүүд маань бол ер нь бол бидний дааврын хэмжээг
магадгүй ялгарахгүй байгаа тэдгээр даавруудыг ялгаруулах тэгээ зохицуулах байдлаар ингээ ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр та одоо асуудал гарвал илэг бөөр уушиг өвдөл юм уудагтай л адилхан тий. Яг энэ сэтгэл зүйн асуудал эмгэг өвдөлтийг бас л имээр ингэж хавсарч эмчлэх нь илүү үр дүнтэй байдгаа гэдгийг бас ярмаар санагдлаа. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг өөрийнхөө өнгөрсөн жил туусан зүйлүүд тэгээ сурч мэдсэн зүйлүүд одоо хүртэл бас ингээд ойлгож авч байгаа зүйлүүдээ ярьдлаа. Тэгээд би бас эх 7 хоногт ингээд Орос руу ихчтэйгээ бит хоёр бас ийм сэтгэл зүйн аягүй гой сургалтын цугаар явж байгаа. Тэгээд тэрэндээ бол маш их тогтолж байгаа. Тэгээд тэр маань яг энэ хүмүүсийн хэцүү мэдрэмжүүдтэй илүү хурдан хугацаанд ажиллах, сурах юм одоо техникүүдийг заах, арга техникүүдийг суралцах юм аягүй гой сургалт болох гэж байгаа. Тэгээд 10 жилийн дараа ингээд Орос руу явах гэж байна. Тэгээ Москва, Санкт Петербург гэд Санкт бол өмнө миний очиж үзээгүй газар. Тэгээ Москвад бол бас 10 хэдэн жилийн өмнө л очиж исэн. Тэгээ тэнд очиод Москвадагаа бас нэг сайн найзтайгаа уулзаад тэгээ ингээд Оросын гоё бүх одоо хуучин дурсамжуудаас эргээж гоё зүйлийг харж үзэн гэдэгтээ бүр амар их баярлж байгаа. Тэгээд ер нь бол ингээд энэ жил маань бол миний хувьд бол амар их олон зүйлийг шинжилж хийсэн, өөртөө олон том алхам хийсэн, тэгээ өөрчлөлтийг хийсэн, тийм зоригийг гаргасан жил байсан. Тийм болохоор би 2025 онд маш их баярлж байгаа. Тэгээд надад гарсан олон өөрчлөлтүүдэндээ маш их талархаж байна. Тэгээд сурч мэдсэн зүйл одоо энэ ажлыг сонгох болсон те энэ ажлаас авж байгаа бүх сайхан мэдрэмжүүд, хэцүү мэдрэмжүүдтэй ч гэсэн би айгүй их талархаж байна. Тэгээд эх жил намайг илүү олон сайхан зүйл хүлээж байгаа гэж би итгэж байгаа. Тэгээд эх жил бас би олон зүйлийг суралцаад олон хүмүүст бас энэ ажлаараа дамжуулж тусалж те сэтгэл зүйн тал дээр бас илүү туршлага хөрмөлөөлнө гэж айгүй их найдаж байгаа. Тэгээд эх жилийнхаа зорилго нь бас юунуудаа утгагүй ингээд тавиад тэрний хаалт ажиллаад эхлэе гэж бодож байгаа. Тийм болохоор ээжүүд маань та энэ жилээ дүгнээрээ энэ жил таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарваа? Та өөрийгөө юун дээр магтаж сайшаамаар байна те? Эх жилдээ та өөрийгөө илүү хэрхэн сайн хайрлах вэ? Ямар зүйлийг та өөрчилж хиймээр байна? Ямар зүйл дээр илүү их цагаа төвлөрүүлж өөрийгөө зориулмаар байна гэдгээ бас бодоорой. Тэгээд шинэ он гарахад ерөөсөө 2-7 хоног бараг үлдсэн байна. Тэгээд та бүхний маань шинэ жил шинэ он маш сайхан болох болтугай. Тэгээд эх жилдээ сэтгэл зүйн хувьд эрүүл, аз жаргалтай, гэр бүлтэй, халуун дулаан, хайраар дүүрэн байхыг бүгдэнд нь хүсэн өрөөж байна. За тэг өнөөдрийнхөө дугаарыг ингээд дуусгая. Энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа.